Юу тайлан хэлж байгаа нь ер нь бол бас олд амжилттай дүгнээд болоогүй бол бас хариуцлагын тухай асуудал яригддаг. Тэгэхээр төсвийн доктортой байдлын тухай хуулиар одоо засгийн газрын хувьд бол тусгай шаардлага ингээд зөрчигдсөн байна. Тэгэхээр энэ хуулиар 18-3-аар засгийн газрыг огцруулах ийм үндэслэл болохоор ийм хариуцлагын тухай асуудал яригдэж байна. Тэгэхээр энэ дээр би яг зөв нэг санаа одоо энэ хуулийн дээр яг хариуцлага тооцъё гэдэг хуулийн заалтыг үзсэн чинь үндсэн хуулийн 43-ын 4 буюу үндсэн хуулийн дээр байхгүй заалтыг ишилсэн ийм хуультай байна. Тэгэхээр их хурлын тамгын газархан бас тэрийг анхаарад энэ хуулийг бас өөрчлөхгүй бол одоо хариуцлага тооцоолохгүй гэж байгаа юм шиг хариуцлага тооцох заалт нь үндсэн хуулийн дээр байхгүй зүйл заалтыг ишлээд ийм алдаатай бас хууль байдгийн байна. Энэ төсвийн доктортой байдлын тухай хууль дээр. Тэгэхээр энийг цаашдаа бас анхаарах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ төсвийн докторт тусгай шаардлагыг зөрчинө гэдэг бол засгийн газрыг огцруулах хэмжээний үндэслэл болно. Тэгэхээр энэ одоо өнөөдрийн хэлж байгаа асуудлаар бол засгийн газар огцруулах хэмжээний ийм одоо үр дүн гарсан байна гэдгийг бас тодтогч хэлье. Дараагийн нэг асуудал нь болохоор энэ төрийн өмчт компаниудтай холбоотой асуудлуудыг энэ засгийн газрын тайлан дээр өссөн харахаар ер нь бол яг л нэг өөр тусдаа төсөв шиг одоо өөрт нь хамааралгүй нийгмийн шинжтэй үйл ажиллагаанд 1.1 их найдыг зарцуулсан байна. Бусад газруудад зээл өгсөн байна. Бараг 1 их найдын Эрдэнэс одоо төрийн өмчт компаниуд хоорондоо одоо ингээд асар хэмжээний зээлүүд шилжүүлдэг. Эрдэнэс 5 толгой жишээл Багнуур, Шивээн зэрэг компаниудад бараг 1 их найд төгрөгийн ийм зээл урт хугацаатай зээл олгоцсон байна. Эрдэнэс 5 толгой Богдхан төмөр зам газрын тос боловсруулах дамжуулах хоолой гэд 1 их найд төгрөгийн хөрөнгө оруулалтын ингээд санхүүжилтийг ингээд хийцэн байгаа. Тэгэхээр энийг сайжруулахгүй бол бид нар ингээд төсөв энд одоо яриад хянаж байгаа юм шиг одоо ийм дүр эсгээд нөгөө талд нь ийм цоорхоогоо учраас энэ нь өөрөө жоохон утга учир муутай байгаа. Тэгэхээр энэтэй холбогдвол бас нэг асуулт байгаа. Татврын орлогын албан татврын тухай хуулийн 22-9 дээр нэг хувийн хөнгөлт байгаа. Энийг энэ төрийн өмчт компаниуд эдлэхгүй үсттэй. Энэ талаар одоо нэмэлт тодруулга өгөөч. За дараагийн асуух зүйл нь болохоор татврын орлого өнгөрсөн онд төлөвснөөс 2 их найдаар буурсан байна. 27.2 их найд болж одоо 2 их найдаар буурсан байна. Тэгэхээр энэ яагаад төлөвснөөс буучв, эдийн засгийн идэвхжил муу байна уу? Энэ талаар татврын ерөнхий газраас тайлбар хийж өгөөч. Дараагийн нэг асуудал нь болохоор зарим аймагуудын гүйцэтгэл дээр энэ за минут босчих швэн дээр нэмээд асууж. За хэрэглэх цаад энэ хоёр хариулъя. За анх төвчин гишүүний эхний асуултанд хариулъя. 2025 оны төсвийн санхүүгийн жилийн тайланг бид сонсож байгаа. За энэтэй холбоотой засгийн газрын хариуцлагын асуудал ярьж байгаа шиг байна. 25 оны ажилласан санхүүгийн жилд ажилласан 2 засгийн газар солигчдод хариуцлага өргөжчихэд байгаа. 25 оны санхүүгийн жилийн тал нь оюун эрдэнэ засгийн газар, Монгол Ардын нам, Ардсан намын хамтарсан засгийн газар энэ санхүүгийн тайлаа ярьж байгаа. Тэр нь болохоор өнгөрсөн оны тэр хүн хариуцлага өрөөд огцорцсон. Их хурл итгэхэд үзүүлээгүй. Тэгэхээр нэг оюун эрдэнэ болон зандан шатрын засгийн газрын төсвийн гүйцэтгэлийг одоо учрлын засгийн газар юу гэж сонсож байгаа л гэж ингэж бас ойлголцуулах зүгээр байна. Зяхан хариулт нэмж болцсон уу? За их хоёр сая хариулъя. Энэ төрийн өмчтэй холбоотой ялангуяа эрчим хүчний салбартай холбоотой нэг асуудлууд ингээд ужиграад улам хуримтлагдаад байгаа. Нүүрс солборлолт нь үнийн зохицуулалттай, нүүрс тээврийн хатан үнийн зохицуулалттай, цахилгаан үйлдвэрлэл, цахилгаан түгээх, дамжуулах нь хатан үнийн зохицуулалттай. Ингээд энэ эрчим хүчний салбар эдийн засгт өгөөжтэй ажиллах болцоогүй. Хуурхай шинжил хөрөнгө оруулалт техникийн асуудлыг толгой Эрдэс Монгол компаниас бусад компани олсон ашигаас тэнд хөрөнгө оруулалт хийж, зээл олгож, ингэж авч чирж яваад. Тэгэхээр бидэнд юу хэрэгтэй вэ? Эрчим хүчний салбарыг
либералчлаар чөлөөлөх бодлогын суур асуудлыг л их хурдан шийдээд өгөх хэрэгтэй. Ингээд төрийн өмчийн компаниуд хоорондоо зээл өр авлага үүсгэхийг хорчих хэрэгтэй. Нөгөө талаас нийгмийн үүрэг хүлээхийг хязгаарлах хэрэгтэй. Тэгээ тэр хууль эрх зүйн орчингуудаа хийгээд өгөөч л гэж байна. За их хурлын За. Отхны за татвар ерхий газар цогт наран дараа хариулъя. За сангийн сайд хариулъя. Мэд сайхан сайд. Их төвшин гишүүний асуултанд хариулъя. Тэр төрөмжт компаниудыг юун дээрээс чөлөөлөх асуудлыг асуусан та. Татрын орлого буурсан бол татвартай болоогүй. Энэ гайлын татвар өнгөрсөн жилд импортын тасал үүсэнтэй холбоотойгоор гайлын татвар uuсан. Юуны татрын аж ахуйн нэгжийн орлогын татвар бол давж хийсэн байна. За инх төвшин гишүүн тодруулж асууя. Яг асуусан асуултанд хариулт бас авч чадсангүй. Виниковын талаар асуусан тэрийг хариулсангүй. Хоёр их нийтээр буурсан бас яг аж ахуйн нэгжийн орлогын албан дотор хоёулаа бууцсан байл л да. Хүн амын орлогын албан дотор бүгдээрээ бууцсан байл л да. Тэгэхээр юутэй зөрөөд юм л да тоотой. Дээр нь тодруулж асуух зүйл байна. Энэ нөгөө 5 сарын 31-ний өмнөөс төсвийн худалдаа авах үйл ажиллагааны газрын төсвөө татагддаг. Тэгэхээр энэ жилүүдэд 25 он болон 26 онд хичнээн хэмжээний төсөллүүд татагдав. Энэ юу юунаас болов гэдэг талаар хариуцсан сайдаас нь асууя. Дээр нь энэ орон нутгийн төсвүүдээс одоо жишээлбэл Говь Алтай аймаг унаа энэ хоолны өнгөлтөн дээр 387%, Увс аймаг Тавилга авахд 150%, Хинти байрны түрээс 180% гэдэг юу батлагдсан төсвүүдээ ингээд зарим аймагуд нь хэтрүүлсэн байна л да. Тэгэхээр энэ нь одоо ямар шалтгаанаар цөөн энэ аймагуд нь хэтрүүлээд бусд нь яг 100% дотроо батлагдсан зардлынхаа хэмжээндээ зарцуулалтаа хийгээд байгаа. Энэ талаар нэг тайлбар хийж өгөөч. За сангийн сайд хариулах уу? Тодалтаа авах уу? Доорчон сайд. Батцул дарга. За доорчон сайд. Шадар сайд доорчонд. За 2025 онд 535.9 тэрбум төгрөгийн төсөв төртөгтөө 129 төсөл арга хэмжээ хийгцээ. За тэгэд үүнээс бол 221 тэрбум төгрөгийн төсөв төртөгтөө 69 төсөл арга хэмжээ бол хэмнэлтэнд бол тооцогдсон байгаа. За яагаад тэмнэгдэж байна гэдэг ихлээр түрүүн бас тайлбарлаж байгаа. 5 сарын 31-нд төрийн хэмнэлтийн хуулийн 13.1-нд заасны дагуу батлагдсан төсөл арга хэмжээний худалдаа авах ажиллагааг жил бүрийн 5 сарын 31-нд бүрэн дуусгана гэд. Тэгэхээр зураг төсөл ажлын даалгавар баахгүй. Тэгээд их усэр нь бас тодорхойгүй. Тэгээд зохион байгуулалт нь хийгдэж амжаагүй ийм төслүүд бол 5 сарын 31-нд хэмнэлтийн хуулиар бол хэмнэгдэж байгаа. За. Татврын аймагуудын зардал нэмэгдсэн талаар гэж. За тэгэхээр зардалтай холбоотой асуудал төсвийн санжаад орж дарах хариулах уу? Төсвийн бодлогын газрын дарга сангийн. Яг ингээд нөгөө гишүүдийн асуултанд гүйцэд хариулт өгдөггүй дутуу хариултан дээр бичгээр өгөх шаардлага гарч байгаа. Худлаа хариулт өгөх юм бол худлаа хариултан дээр бид нэр хариуцлага тооцох гэж улсын хурлын хамаг газрынхан сууж байгаа. Аймханд бол дэг сахиулах гал ингээд үзэл байгаа юм л да. За санжид дарга. За сангийн төсвийн бодлого төлөлтийн газрын дарга Санжидорч за гишүүний асуултанд хариулъя. За аймагуудын хувьд бол төсвийн тухай хуульд бол заасны дагуу урд оны үлдэглээс бол зардлаа нэмүүлээд бол батлаад ингээд хэрэгжүүлэх боломжтой байгаад байдаг. За үүнийхэн дагуу бол зардлаа нэмэгдүүлж батлуулсан бол аймагуд бол байгаа. За ер нь бол бүх аймаг бол нэмэгдүүлж байгаа. За тэр дундаа бол нийслэл бол хамгийн өндөрөөр нэмэгдүүлсэн байгаа. Түрүүн бас асуултанд гарч ирсэн 2026 онд энэ нөлөөлөх үгээд
нийслэлийн хувьд бол одоо төсвийн өрөөний мэдээлэл дээр улсын хурлаас баталсан зарлагын хязгаар 3 их найдагт бол энэ жил бол 7.8-г баталсан байна. Тэгэхээр тэр хэмжээгээр зарлага нэмэгдүүлэх ийм асуудал үүсэж байгаа. За түнчлэн бол яг гүйцэтгэлийн хувьд бол бас зарлага бол хэтэрч гарсан ийм тохиолдлууд бол аймагуудын хувьд гарч байгаа. За энэ дээр бол бас аймгийн хувьд бол яг цангийн яамнаас шууд энэ дээр бол хяналт тавихад бол бас одоогийн хуулиар бол боломжгүй болчиход байгаа. За тэндээ бол бас За инх төвшин тодруулж ясэ. Би түрүүн хэлснийг санаагаа давтаад бас хэлчихье. Төсвийн доктортой байдлын тухай хууль бол яг энэ төсвийн хилцүүлгийн хамгийн чухал одоо хариуцлага тооцдог, одоо энэ сахилга батын хангуулдаг ийм зүйл заалт байгаа. Тэгэхээр энэ зүйл заалтын хариуцлага тооцдог хэсэг маань хуулинд нийцэхгүй, хуулинд байхгүй зүйл заалтыг ишилдсэн байна. Тэгэхээр энийг өөрчлөхгүй бол энэ одоо хариуцлага тооцох болцоо боломжгүй ийм зүйл заалт байна. Тэгэхээр энийг одоо засгийн газар байна уу, өөр газрын санаачилж явахгүй бол үндсэн хуулийн 43-ын 4 гэдэг заалт байхгүй. 43 дэх зүйл хоёрхан зүйл заалттай зүйлэн дээр одоо энийг бол зөвхөн хөндлөнгөөс харуул хариуцлага тооцоолохгүй гэсэн одоо жишээ засгийн газрын огцруулах үндэслэл болохоор ийм том хариуцлага байгаа байхгүй. Тэгэхээр энийг ийм одоо хариуцлагагүй байж болохгүй. Энэ хууль тогтоомжийн нийцлүүдийг хангах үүднээс засгийн газар байна уу, энэ өөрчлөлтийг оруулж ирэх хэрэгтэй гэж тодтогч хэлье. Баярлалаа. За хууль хоорондын нийцлийн асуудал ярьж байна. Тийм бас хуулийн хооронд нийцүүлэх ёстой. Сая одоо цогтоо тэгшүүр маргааш гэсэн бол бидний баталсан хууль хэрэгжүүлж байгаа хууль маань амьдрал дээр яг бодиттой сайн хэрэгжиж чадахгүй, үр дүнтэй хэрэгжиж чадахгүй байгаа учраас тэнд нэг нь асуусан болдог, нөгөөт нь хариулсан болдог. Ингээд үр дүнгүй чанаргүй хэлэлцүүл яваад байгаа болохоор бухимдж байна. Үүнийг шийдэх гээд хуулийн санаачилсан байж байгаа. Одоо асуултыг ганцхан 4 минутаа нэг удаа асуугаад 4 минут нэг хор хэлээд нэмэлтээр 2 удаа 1 минутаар хариулна гэдэг ингэдэг. Мөнх соёл гишүүндээ сая бүх сайднараас асуучлаа. Хариулах боломж байхгүй хариулуулах. Гэтэл нөгөө талд нь асуудал байгаад нь хууль зөрчсөн маргаантаа хил ам дагуулсан. Энийг бид шийдэж чадахгүй болохоор бухимдж шүү дээ. Сая ч гэсэн одоо бас ингэ ярьж хат Монгол улсын хурал дээр бичгээр хариулт өгчээрээ хэлэхээр бичгээр хариулт өгсөн байгууллагууд нөгдөггүй. Манай улсын хурлын хамт газрын хяналтчлагын газрын квотарга Монгол банкныханд бичгээр хариулт өгөө гэж цогтбоод гишүүнээс Монгол банкны төлөөлөөс Монгол төгрөг бус валютын бусад улс орны валютээс хизээ чангарч эхлэх талаар ипотекийн зээлийн хүртээмж хизээ нэмэх талаар ямар бодлого барьжлаар асуулт тодорхой хариулт авъя гэсэн өгч чадахгүй байсан энд бичгээр хариулт өгөөр гэж хэлсэн. Одоо болтол Монгол банк хариулт өгөөгүй байж байна. Энд хариуцлага тооцох ёстой бас. Иймэрхүү байдлаар бичгээр хариулт өгч гэж хэлдэг хэн ч өгөхгүй байж гэж цогтбоод гишүүн бухимдж байна бас. Иймэрхүү бидний хууль маань гэсэн амьдрал дээр сайн нийцэхгүй байгаа, хуулиа зөв сайн хэрэгжүүлж чадахгүй байгаас болж ингээ их хурлын гишүүд хоорондоо асуудалд ордог. Энд нэг хэлэлцүүлгийн чанаргүй нэг хэлэлцсэн болдог, нэг асуусан болж хариулсан болдог юм чанаргүй хэлэлцүүл болоод байна шүү дээ. Энийг чанартай болгох талаар бас манай тамгын газрын чуулган завсарлагын хугацаанд хуулийн төсөл бас боловсруулъя. Анхаарай. За отгоны